Сайн байцгаана үзэгчдээ. Монгол улсад хүнсний үйлдвэрийн салбар үүсгэн байгуулагдсны 90 жилийн тохиолж байгаа билээ. За энэ хүрээнд бид хүнсийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ нэвтрүүлгийг та бүхэндээ суврлаар хүргэж байгаа. Ингээд бид 1996 оноос хойш айл бүрийн хүн бүрийн ад жаргалтай мөчүүдийг хуваалцаж ирсэн Батбайгал компанийн нэрийн бүтээгдэхүүн Батбайгал нэрийн бялуу хэрхэн бүтдэг талаар та бүхэндээ энэ удаад хүргэх гэж байна. Ингээд үйлдвэрлэлөө орцгоё. За, сайн байна уу? Өдрийн мэнд. Сайн байна уу? За, би хүнс хэрхэн үйлдвэрлэдэг вэ? Нэвтрүүлгийн хүрээнд одоо өнөөдөр танай үйл ажиллагаатай танилцахаар явж байгаа сэтгүүлч Бат холбоо гэдэг хүн байна. Тэгэхээр Батбайгал компани хэдэн оноос үйл ажиллагаа явуулж байна? За, энэ тухай бас товч танилцуулбал. Манай байгууллага нь болохоор 1996 оноос хойш 20 жилийн турш ингээд торт, нарийн боо гэсэн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд явагдаж байгаа. Тэгээд манай байгууллага нийтдээ 120 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тэгээ өнөөдөр ямар нэрийн бүтээгдэхүүнээ манай үзэгч нарт танилцуулах гэж байна? Захиалгын торт буюу бэлууныхаа төрлийн хэрхэн бүтдэг талаар та нартай танилцуулахар шийдсэн. За, ингээд тэгвэл танай үйл ажиллагаатай танилцъя тийм ээ? За тэгээ. Ер нь бол стандартын дагуу шинжилгээний бичигтээ түүхийн эдийг бид нар хүлээж аваад тэр түүхийн эдээ бид нар үйлдвэртээ оруулж ирээд өөрсдийн лабораторид давхар шинжилээд шинжилгээнд оруулсан түүхийн эдийг үйлдвэрлэлөө оруулаад үйлдвэр дотор кексээ гэсэн. Кекс нь болохоор үйлдвэр дотроос шарагдаад гарна гэсэн үг шүү дээ. Тэгээ шарагдаж гарч ирсэн кексээ сироплогдоод чиглэнэ. Сироплогдоод чиглэгдээд орж ирсний дараа энцээгээ тортыг бүрж эхэлнэ гэсэн. Кексээ ингээд кремээр бүрчлээ. Энэ дээр одоо тухайн хэрэгчээ яг нөх хүссэн чимэглэлийн ингээд чимэглээд тэгээд баг бүтээгдэхүүн бэлэн болно гэсэн үг. За, тэгээд одоо энэ крем гэж яриад байгаа шүү дээ. Энэ одоо шоколад байна, сүүн кремүүд байна. Эдгээр маань хаанаас ирдэг, ямар бүтээгдэхүүн байх вэ? Манайх болохоор энэ нь болохоор яг стандарттай ингээд хүнсэд хэрэглэхийг ингээд яасан зөвшөөрсөн бичигтайгаа шинжилгээнийхээ бичигтайгаа ирдэг импортоор орж ирдэг бүтээгдэхүүнээр хэрэглэдэг. За, одоо жишээ энд ийм бенз машины тоглоом энд байж байна. Тэгээ энэ ямар учиртай? Энэ болохоор одоо сүүлийн үе чимэглэл дээр манайх болохоор ийм битүүмжлэгдсэн ийм ариутгал хийгдээд ирсэн ийм тоглоомнуудыг бэлунд ирээд чимэглэл маягаар тавьж байгаа гэсэн. Одоо нэг сүүл орчин үед одоо техник технологи хөгжсөн болохоор бид нар энийг ингээд шоколадаар хевлээд хийх шаардлагагүйгээр ингээд хэрэглэгч гэсэн тэрийг өөр зөвлөлтөөр ашиглах боломжтой болгоо гаргаж байгаа гэсэн үг байхгүй. Одоо яг ямар үйл явцыг хийж байна? Одоо энэ дээр болохоор яг бэлундаа нөгөө бүрмэл хийсэн бэлундаа одоо хүрээ тавиад дээрээс нь чимэглэл болгоод нэмэлт хүрээнүүдийг одоо байршуулж чимэглэж эхэлж байна гэсэн. Асар одоо гарын тийм нарийн хөдөлгөөн мэдрэмж шаардсан юм мэдрэмж шаардсан ажил байна тий. Хэмжээ алдахгүй яг л ингээл ийм бүгд жигд гаргаад байна шүү дээ тий. Ер нь бол мэдрэмж нэлээд шаардна. Тэгээ манай энэ чимэглэгч нар болохоор өөртөө бас одоо мэрэгжлийн зураач тэгээ өөртөө баримлчин тиймэрхүү давхар мэрэгжил эзэмшсэн хүмүүс бас байдаг гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө л уран бүтээлч талдаа бас хүмүүс байдаг юм байна шүү. Тий, ер нь бол уран бүтээлч. Тэгэхээр одоо ингээд тоглоомоо байршуулсны дараа энэ дээр бид нар одоо үг бичээд одоо хэрэглэгчийг хүсэж байгаа үг шүлэг юу ч яаж олон тэр үгнүүдийг бичиж гаргадаг гэсэн үг. Одоо энэ маань болохоор одоо ингээд сүүн кремтэй дундаа жимсний авчуурахтай илет төрлийн бэлүү болж байгаа гэсэн үг. Тэгээ асар богино хугацаанд бялуу урлаач маань энэ гоё бүтээгдэхүүнийг бэлэн болголоо. За, одоо бид яг энэ хэрэглэгчдэд үйлчлдэг хэсэг дээр ирсэн байна тий. Энэ болохоор яг манай үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн доошогоо худалдаанд гарч байгаа хэсэг гэсэн. За, энэ болохоор манай үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнүүд байгаа. Нарийнаас гэхэд одоо мүүсэн торт, арцсан торт, тарган торт гэх маш олон төрлийн бүтээгдэхүүн гардаг. Үйлдвэрээсээ болохоор жимсний авчургатай, сүүн кремтэй, цэцгийн кремтэй гэдэг төрлүүдийн бэлуу гардаг байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор party collection гэдэг манайхаас ийм нэрийн бүтээгдэхүүнийг бас гаргадаг гэсэн. Нийтдээ бол манайх нарийн бовныхаа үйлдвэрээс болохоор 60-аас 70 гаруй төрлийн бүтээгдэхүүн. Тэгээд бэлуун дээр болохоор мөн 50-аас 170 орчим бүтээгдэхүүн гардаг гэсэн. За, их баярлалаа. Тэгээд танай үйлдвэрлэлийн үйл явцтай танилцахад таатай байлаа. Өнөөдөр манад ирээд ингээд үйлдвэрийн маань жижигэн чигсэн хэсэгтээ танилцсан та нартай баярлалаа. Бүтээгдэхүүнийхаа дээжийг та нартай өгч байна. За, гэлээ. Амт бол аз жаргал гэсэн ийм үрээтэй юм байна.